За сайн байцгаана уу, өнөөдрийн мэндийг хүргэе. За хүмүүс байж их, амжилт гаргах, бусдаас ялгарх тухай ярихад ихэвчлэн их сургууль төгсөх, олон диплом авах, олон цаг ажиллах, шаргуу байх гэх мэт ерөнхий зөвлөгөө өгдөг. Гэхдээ Навал Равиканд бол энэ бүхнийг яг гол байдаг нэг ойлголтыг маш онцгой байдлаар тайлбарласан байдаг. Тэр бол тусгай мэдлэг. Түүний хэлснээр бол жинхэнэ баялаг, жинхэнэ үндэс, жинхэнэ амжилт бол яг энэ ойлголт дээр тогтцгоо гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ ойлголтыг маш энгийнээр авч үзье л та. Дэлхий дээр маш олон хүн ижил зүйл хийж чаддаг. Жишээ нь бол Excel ашиглаж чаддаг хүмүүс бол сая-саяараа байгаа. Англи хэл мэддэг хүмүүс бас асар олон байгаа. Код бичиж чаддаг хүмүүс хүртэл хэдэн саяар байгаа, тийм ээ. Хэрэв нэг ур чадвар маш олон хүнд байдаг бол тэр ур чадвар бол зах зээл дээр илүү хямд үнэтэй болдгоо гэсэн үг. Яагаад гэвэл орлого хүн маш олон байгаа учраас. Чамайг ажлаас гарлаа гэхэд маргааш чинь чамтай яг адилхан ур чадвартай өөр хүн олдоно. Тийм хүн авчнаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол ердийн ур чадвар, харин тусгай мэдлэг бол үүний яг эсрэг. Тусгай мэдлэг гэдэг маань чамайг орлох хүн бараг байдгүй ур чадварыг бол хэлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол чиний мэдлэг, чиний туршлага, чиний сэтгэлгээ, чиний зан чанар, чиний сонирхол нийлж байж бий болдог тэр ховор ур чадварыг хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ нь бол зүгээр нэг номноос шууд хуулаад авчиж болдог зүйл бол биш. Энэ бол дипломоор баталгааждаг зүйл бол биш. Энэ бол шалгалт өгөөд авдаг зүйл биш байх нэ. За Навал бас нэг чухал зүйлийг хэлдэг. Тэр нь юу вэ гэхээр тэр тусгай мэдлэгийг сургаж чадахгүй гэж хэлээд байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тусгай мэдлэгийг сургалтын систем шууд бол зааж чаддаггүй. Учир нь сургалтын систем буюу масс буюу олныг бэлтгэдэг систем байдаг. Сургуулийн стандарт мэдлэг заадаг. За тэгэхээр сургууль бол стандарт мэдлэг ижил зүйлийг л заадаг учраас бол хүмүүс яг ижил зүйл сурна, шалгалтаа ижил шалгалт өгнө. За дипломоо ч гэсэн ижил диплом авдаг. Харин тусгай мэдлэг гэдэг чинь бол стандарт биш ээ. Энэ бол хувь хүний замнал гэж хэлээд байт юм бэлээ. Тэгэхээр тусгай мэдлэг хаанаас үүсдэг вэ гэхээр Навалын хэлснээр бол тусгай мэдлэг нь сонирхлоос эхэлдэг гэж байгаа юм. Хүүхэд байхдаа хүмүүс яг юу хийхээ дуртай байснаа бодоод үзээрэй гэж хэлдэг. Хин нэгэн компьютер сонирхдаг байж болно, нөгөө нэг нь зураг зурах дуртай байсан байж болно. За нөгөө нэг нь юм задлж үзэх дуртай. За аль нэг нь бас хүмүүсийг ажиглах дуртай байсан байж болно. Мөн юм тайлбарлах дуртай байсан болно. Тэгэхээр эдгээр сонирхол бол санамсаргүй зүйл бол биш шүү. Энэ бол чиний тарих яг ямар чиглэлд илүү хүчтэй байгаагийн дохио гэж хэлээд байгаа юм. Гэхдээ ихэнх хүмүүс том болоод энэ тохиог үл тоогоод мартчихдаг. Яагаад гэвэл нийгэм бол найдвартай ажлыг сонгох гэж шахдаг. Ингээд хүмүүс сонирхлоо хаяад аюулгүй замыг сонгодгоо гэсэн үг. Гэтэл Навалын хэлснээр бол жинхэнэ тусгай мэдлэг бол аюулгүй зам дээр биш, харин сонирхлын чин зам дээр бий болдгоо гэж хэлээд байгаа юм. Хэрв чи ямар нэг зүйлийг сонирхдаг бол тэрийгэ хийхдээ цаг хугацааг мартдаг, ядарснаа ч анзаардаггүй, хинч чамайг алавдаагүй байхад чи өөрөө хийдэг байх юм бол энэ бол маш чухал тохиол шүү гэж хэлээд байгаа. Учир нь тусгай мэдлэгийг бий болгоход маш их цаг ордог. Хэрв чи дуртай биш зүйлээ хийх юм бол тийм их цаг зарцуулж чадахгүй шүү дээ. Харин дуртай зүйл дээр олон жил тасралтгүй ажиллаж болдог. Дуртай биш зүйлээ бол тийм олон цаг зарцуулж чадахгүй, тийм үү? Тэгэхээр Навал бас нэг сонирхолтой зүйл хэлдэг нь тэр нь юу вэ гэхээр тусгай мэдлэг танд тоглоом шиг санагддагч бусдад бол ажил шиг харагддаг тэр зүйлийг хэлнэ гэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл чамд тоглоом шиг санагдах зүйл бусдад ажил шиг харагдана гэдэг нь бол энэ бол тусгай мэдлэгийн хамгийн том шинж нь байна гэсэн үг. Жишээлх юм бол программист хүнд код бичих дуртай байж болно те. Бусдад бол хэцүү уйтгартай ажил. Харин программистад бол маш сонирхолтой тоглоом л гэсэн үг. Маркетингийн хүмүүсийн зан төлөв судлах дуртай байж болно. Харин бусдад төвөгтэй хэрнээ тухайн хүнд бол маш сонирхолтой байж болно. Багш нь тайлбарлах дуртай байдаг. Харин бусдад бол ядаргаатай санагдаж болно. Харин түүнд баяр баясгал өгдөг байх жишээ нэ тий. Тэгэхээр тусгай мэдлэг ингэж бий болдог. Чи дуртай зүйлээ олон жил хийсээр байгаад бусдаас илүү чадвартай болдгоо гэсэн үг. Гэхдээ зөвхөн дуртай байх нь бол хангалтгүй юм. Тусгай мэдлэг бол олон чадварын огтлцол байдаг. Тэгэхээр үүн дээр нэг анхаарал үзээрэй. Олон чадварын огтлцол гэдгийг бол Навал маш сайн тайлбарласан байдаг. Тэр хэлэхдээ бол тусгай мэдлэг нь ихэвчлэн олон салбарын огтлолтоор бий болдог. За жишээлх юм бол 2-3 салбарын бол огтлолтоор бий болно. Ийм 2-3 салбарын ур чадвартай хүмүүс бол маш цөөхөн байдаг. Нэг салбартай мэргэжилтэн хүмүүс бол мэдээж хэрэг олон байдаг. За жишээлх юм бол мэдээж хэрэг программист хүмүүс олон байгаа, маркетер хүмүүс олон байгаа. За харин програмчлалыг буюу маркетинг хоёрыг хоёулангийн гүн сайн ойлгодог ур чадвартай хүн бол тийм олон биш цөөхөн тийм ээ. Тэгэхээр энэ бол асар том ялгаа шүү гэж хэлээд байгаа. Ийм хослолтой хүн бизнес бол бүтээж чадна, стартапыг босгож чадна, маш өндөр үн цэнтэй болно гэсэн үг.
За Навалын одоо бас хамгийн чухал санаануудын нэг нь бол ирээдүйд амжилт гаргахын тулд одоо өрсөлдөх хэрэггүй, харин ялгарх хэрэгтэй гэж хэлээд байдаг. Ихэнх хүмүүс өрсөлдөхийг сонгодог. Шалгалтанд өрсөлдөж бэлдэн, ажилд өрсөлдөн, цалиндаа өрсөлдөн. Гэхдээ өрсөлдөөн их байх тусам үн бол буурдаг. Яагад гэвэл орлох үн нь олон байдаг. Ялгарх үед үн өсдөг. Яагад гэвэл орлох үн бага байхгүй. Тэгэхээр тусгай мэдлэг сурах хамгийн ихний алхам бол өөрийгөө таних юм а гэж хэлсэн байдаг. Чи юунд дуртай вэ? Чи юуг удаан хугацаанд хийж чаддаг вэ? Чи ямар асуудлыг шийдэх дуртай вэ? Яг ямар төрлийн хүмүүстэй бас ажиллах дуртай вэ? Тэгэхээр энэ асуултууд бол маш чухал юм байна. Учир нь тусгай мэдлэгийг хэн нэгэн гаднаас зааж өгдөггүй, чи өөрөө олдог зүйл. Үүнд Навал бас нэг хүчтэй санааг бол хэлж өгдөг л дөө. Тэр нь бол одоо хамгийн их анхаарал татаж байгаа зүйлээс илүү оюуны сониуч сангаа дагаарай гэж хэлсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өөрөөр хэлбэл тренд хөөх хэрэггүй шүү гэж байгаа. Сонирхлоо харин дагаарай гэж. Тренд бол мэдээж хэрэг байнга өөрчлөгдөнө. Өнөөдөр AI тренд болж байна. Маргааш өөр зүйл тренд болж болох юм. Харин сонирхол чинь удаан хугацаанд тогтвортой байдаг гэсэн үг. Тусгай мэдлэгийг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл бол урт хугацааны тоглоом юм аа. Хүмүүс хурдан амжилт хүсдэг. Хурдан баяжхыг хүсдэг. Гэхдээ тусгай мэдлэг бол хурдан хугацаанд бол бий болохгүй. Бараг 10 жилийн тоглоом, 10 жилийн суралцах, 10 жилийн туршлагаар бий болно гэсэн үг. Тэгэхээр энд нэг чухал ойлголт байгаа юм. Навалын хэлж байгаагаар бол хуримтлагдах тэр суралцах арга барил гэж их ярьдаг. За тэр нь юу вэ гэхээр чи өдөр бүр баг зэрэг сураад явна. Баг зэрэг туршлага хуримтлуулад явна. За яг хөө ихэндээ үр дүн харагдахгүй. Гэхдээ олон жил өнгөрөхөд асар их ялгаа гарна гэсэн үг. Яг л мөнгө хуримтлуулж байгаатай адилхан. Ихэндээ баг санагдана, дараа нь өснө, дараа нь огцон өснө. Суралцах ур чадвар ч гэсэн яг үүнтэй адилхан. Тэгэхээр тусгай мэдлэгийг хөгжүүлэхэд интернет бол өөрөө асар том боломж өгж байгаа. Өмнө нь бол мэдээлэл ховор байсан шүү дээ. Харин одоо бүх мэдлэг интернет дээр байж болдог болсон. Тэгэхээр энэ бол нэг том боломжийг нээж өгж байгаа. Тэгэхээр чи өөрөө өөрийгөө сургаж чадна гэдэг бол хамгийн чухал чадвар. Чи багшгүйгээр суралцаж чадна, чи сонирхлоо дагаж чадна гэдэг бол хамгийн чухал буюу тусгай мэдлэгийг бий болгоход нөлөөтэй ур чадвар байх нэ. Тэгэхээр Навалын хэлснээр бол ирээдүйд хамгийн амжилттай хүмүүс бол өөрөө суралцаж чаддаг тэр хүмүүсийг хэлээд байгаа юм. Учир нь сургалтын систем өөрөө удаан өөрчлөгддөг, харин дэлхий бол маш хурдан өөрчлөгдөж байгаа. Тийм учраас өөрөө суралцдаг хүн илүү хурдан дасан зогцсон гэдэг нь үүн дээр илэрч гарч байгаа юм л да. Тэгэхээр тусгай мэдлэгийг бий болгохын тулд суралцах чадвар бол хамгийн чухал байх нэ гэдгийг бол энэжнээс ойлгож болох нэ. За тэгэхээр тусгай мэдлэгийн дараа бас нэг чухал зүйл бол хөшүүрэг ашиглах гэж яриад байгаа. Энэ нь юу вэ гэхээр Навалын тухай их ярьдаг. Хөшүүрэг гэдэг нь баг хөдөлмөрөөрөө илүү үр дүн гарах боломжийн тухай юм байгаа. Тэгэхээр өмнө хүмүүсийн биеийн хүчний ажил бол их ашигладаг байсан. Дараа нь бол мэдээж хэрэг мөнгө ашигладаг болсон. Одоо хамгийн хүчтэй хөшүүрэг бол код болсон юм байна, медиа болсон юм байна. За код бичиж чаддаг хүн програм бүтээгээд сая хүнд хүрч ажиллаж болох юм. Контент битгэдэг хүн контент видеогоо бүтээгээд бас сая хүнд хүрч чадна. Тэгэхээр энэ бол яг нь маш том ялгаа. Тэгэхээр тусгай мэдлэг дээрээ нэмээд хөшүүргийг бий болгож чадах юм бол энэ өөрөө тэнцүү асар их үн цэнийг бий болгоно гэж үзэж болох нь. За эцэст нь Навалын хэлдэг бас нэг чухал зүйлийг хэлье. Тэр бол хүний онцлог гэж байгаа юм. Тэгэхээр тусгай мэдлэг бол дан ганцаараа бас ур чадвар гэж хэлэхгүй. Энэ бол зан чанар, чиний туршлага, үзэл бодол бүгд нийлсэн зүйл шүү гэж хэлж байгаа юм. Яг хоёр ижилхэн хүн бай гэж бодъё. Яг адилхан мэдлэг ур чадвартай, ижил одоо туршлагатай, эзэл байж болох ч гэсэн яг зан чанарын хувьд бол ижил байж чадахгүй. За цаг хугацааны хувьд олж авсан онцлог туршлага нь ч гэсэн магадгүй ижил биш байх. Тиймээс хүн бүр өөрийн гэсэн тусгай мэдлэгийг бол болгох боломжтой байдаг. За тэгэхээр энэ бол хүмүүст бол их урам зориг өгдөг санаа. Тэгэхээр чи өөр хүнтэй яг ижил замаар явах шаардлага бол байхгүй. Чи өөрийнхөө замыг гэхдээ бүтээж чадна гэсэн итгэл байх ёстой гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Навалын гол санааг нэг өгүүлбэрт багтааж хэлэх юм бол өөрийнхөө сонирхлыг дагаж, олон чадварыг хослуулж, урт хугацаанд тоглож, хөшүүрэг ашиглаж чадвал тусгай мэдлэгийг бий болгоно гэсэн үг. Харин тусгай мэдлэг чинь баялагийг бий болгоно. Ингэж тусгай мэдлэгийн тухай хөгжүүлж, тэрийг ойлгож, өөртөө бий болгоснороо бол баялаг бүтээж амжилтанд хүрэх боломжтой гэж хэлсэн байдаг.